За энэ 6 настай хүүхдийн мэлэж байгаа. За энэ мэлэжин дээр бид нэр юу хийх боломжтой вэ гэхээр за хүүхдийн амьсгал болон зүрхний эмгэг болон хэвийн чимээг сонсох боломжтой юм аа. За ингэхдээ гол юу нь болохоор энэ чагнуур маань байгаа. За тэгэхээр бид нэр чагнуураа эхлээд асаанаа. За чагнуураа асаахтаа эхлээд энэ дээдлийн одоо юун дээр нь дарж асаа. За дараа доотлыг бас дарж асаа. За ингэхдээ хэдүүлээ энэ хүүхдийнхээ ангир дээр байгаа энийг бол заавал харах хэрэгтэй энэ тайлбарыг гайдыг. За энэ дээр болохоор доотлынхын даржээж бид нэр гэрлээ заавал асаах хэрэгтэй. За ингээд доотл дээр энэ өнгө нь улаан, цэнхэр, ягаан, ногоон шор гэсэн гэрлээр аснаа. За одоо бол би сая эхлээд улаан байсан. Одоо ягаан бол цэнхэр боллоо. За дахиад жоохон удаан дарахаар болно тий. За ингээд удаан дараад өнгүүдээ солих боломжтой гэсэн үг. За тэгээд тэр ямар өнгийн гэрэл за эхнийх нь бол бид нэр цэнхэр гэрэл асаалаа. Тэгэхээр цэнхэр гэрэл дээр аль зэг дээр юу ямар чимээ сонсох вэ гэдг нь энэ дээр байж байгаа гэсэн. Тэгэхээр бид нэр цэнхэр гэрэл ассан тохиолдолд нэг дээр юу сонсох вэ гэхээр вений шуганыг сонсох юм. За хоёрдугаар зэг дээр болохоор уушгины стеноз гих мэтлэнгээр энэ дээр аль зэг дээр ямар чимээ сонсох нь бол энэ одоо гайд дээрмээр байж байгаа учраас хэдүүлээ. За нэгдүгээр цэг нь хаана байгаа вэ гэдгээ энэ гайдаас хараа явчихна. За тэгэхээр нэгдүгээр цэг бол бид нэр дээр. За энд чимээгээс асна. За хоёрдугаар цэг нь. За энэ чимээгээс асна. За гуравдугаар цэг нь бид нэр дээр хана. За энэ дээр. За гих мэтлэнгээр энэ гайдынхаа дагуу чимээнүүдээ солиод энд өнгөө солиод явах боломжтой байх нэ.